Эндүрсэн хайр, эротик, өгүүлэг. Тэр намайг дээрээ гаргалаа. Би хитэнтэй хөдлөв. Бурхан минь ийм сайхан байдаг билүү? Үнэхээр жаргал гэж л юм байх. Хэмээн би уулгалтлаа. Дараа нь намайг доош харуулж цээжин дор хүнжил тавиад хагас суугаа байдлаас жаргалаа. Энэ дайрлал бидэнд таалагдсан тул бид энэ удаагийн жаргалаа өндөрлөхөр болж цэрэг дур тавилаа. Үүний дараа би биенээ инхрийлэн үнсгэж түүний булчинлаг цээжийг дэрлэн хэвтгэхэд надад хамгаас сайхан байсан юм. Энэ үед би их чихээ өрөвдөж бас имэж байлаа. Ууг нь тэр миний хүргэн ах шүү дээ. Тэр ихчээс 10 насаар ах. Тэр хоёр танилцаад бараг шууд л дэр нэгтгсэн байх. Анх би түүнийг ахаа гэж дууддаг байлаа. Тэр орой бүр манад ирж хонсоор сүлдээ хамт амьдардаг болж игч түүнтэй шөмбөрөө загаснаа бол. Игч бид хоёр аав ээжийнхэн авч өгсөн хоёр өрөө байранд төглөх суудаг байсан бөгөөд игч маань шинэхэн албан хаагч, харин би оюутан жирийн нэг хөдөөнөөс хотчиж байгаа залуу бүсгүйч байд юм. Мэдээч би элхэн далангүй зантай төгсөх курсын оюутан бүсгийн хувьд тоолбол нас бараг чацуу төөлбөл би чацуу ихчийн жаргалд атархаж эхэлсэн байх. Надтай бараг үг солихоос цаашгүй хайртай залуутайгаа эрхэлтэн наадах игчтэй заримдаа уурч хүрдэг байсан. Анх тэр хоёр хажуугийн өрөөнд дуу чимээ гарган гиншилцэж заримдаа орилж байх нь надад ичмэр санагддаг байлаа. Тэд голдуу шүн дөлөөр дуу шуутайхан секстдэх тул намайг мэддэггүй гэж боддог байсан байх л та. Гэвч би бүгдийг нь сонсож мэдэрч бүр заримдаа сэмхэн дур тавьж орхидог болсон байв. Аачимдаа энэ нь намайг ирчүүдийг нууцхан хүсгэд хүргэж нааштай ханддаг нэг биш олон залуутай үчиг хамтдаа өнгөрөх хүсэлд томоохон дүлгэж өгсөн юм. Ингээд би эхлээд болцоонд дараа нь буудал жаргахаар гэрээсээ хаа нэгтээ гардаг боллоо. Гэвч хүргэн анхтай минь адил төгс би хаатай харагддаг залуу болсон. Бас би эгчтэйгээ адил тарчлан зовж буй мэт дуу алтан жаргачж үтсэн. Дэндүү чамлалттай бас хайран санагдаад эхлээд байтал гинэт зурагтны нэвтрүүлгээс өөртөө хэрэгтэй мэрэгэн санааг оллоо. Тиймээс ийм чимний мөнгө, тийм ч номны мөнгө, халаасны мөнгө гэж шалсаар хиймэл эрхтний мөнгийг дорн цуглуулж амжив. Энэ цагаас хойш би үдэш болж тэр хоёрыг орондоо орохыг нь хүлээн хувийн бэлтгэлээ хангаад хэвтэж байдаг сонирхолтой ажилтай болов. Тэр хоёрын дуу чимээ үг яриаг сонсож өөрийгөө ийлж бас оролдох үнэхээр таатай мэдрэмж төрүүлж байлаа. Хиймэл эрэгтний хүргэн ахыгаа хинээ санаж заримдаа гайхуулж байгаа мэт цээж нүцгэн явахт нь сэмхэн шохоорхон ширтэж авснаа сэтгэлдээ тодруулахад хитэнтэй дур тавьж орхидог болов. Сүүлдээ тэдний чимээнээс ханны цаана юу хийж байгаа, яаж байгаа, дур хүсэл нь ханаж байгаа эсхийг нь гадралдаг болсон байв. Яг энэ үед
Хүнчлэн нөмрөөд хиймэл эрэхтний углаатай чигээрээ хаалганы завсраар хүргэн ахыгаа олж хармаар хачин хүсэл байн байн намайг хатгаж зовоо. Тэгсээр нэг удаа ванны альчуураар доод биеэ орон тэдний өрөөний өвдөнд очив. Хаалганд ямар ч зай завсар байгаагүй. Тэгээд ч тэд үдэд юу ч анзаарахгүй таж чадсан байгаа хэмээн бодож би хаалганы байруулаас атгаж зөөлөн доош тарлаа. Үүд зөөлөн нэгтгэхэд би хүргэн ахтайгаа харц шууд тулгарч цацсандаа хаалгыг нь хаахад өрөөндөө гүйн оров. Зүрх түг түгхийн сандрах боловч эгчийн дээр булчинлаг өгцөхөөр гүн гүн түшилт хийж байсан нь ухаан балартан сайхан санагцаар тэр шөндөө нойргүй хонсон. Ингээд би хүргэн ахыгаа нууцхан хүсдэг боллоо. Түүнийг усан дороод гарч ирэхэд нь халаатны цаана байгаа биеийг нь харах хүсэл төр. Даанч тэр миний хувьд хөрөмгүй алсад байх юм да. Нэгэн даваа гарагт манай хичээл цагаасаа эрт тарж би гэртээ ирлээ. Усанд орлоо, хийх юм олдодгүй хөгжим асааж хамгийн чанга дээр нь тавиад гэрээ цэвэрлэж эхэллээ. Дээгүүрээ богино цам зөмсөөд дотоочтойгоо тоос оруулан орон доогоороо тонгож байтал гинэт араас нэг хүн тэврэв. Эргээд хартал хүргэн ах. Миний дотоочч гэжтэй. Араасаа бол ганц утас л байгаа. Тэр утас нь цамцны цаана ороод дотооч хүн мэт харагдав биз. Тэр намайг үг хэлхийн завталгүй өнсөж эхэллээ. Би ч эсэргүүцсэнгүй харин өнсөж бид миний өрөөнд орцгоосон юм. Түүнийг хувцаа тайлмагц миний тариг хинтээ хаана байгаагаа бодож чадваргүй үйлдэлээ хянах ч боломжгүй. Би түүний гарын аясаараа бөмбөрч байлаа. Түүний булчинлаг би хатуурч боссон эрэхтэн нь хөдөлгөөн бүрэн намайг галзууруулахад өгсөн. Энэ бүгдийн дараа би түүнийг нууц хамраг гэж нэрлэх болсон. Би түүндээ улам татгцаар л. Тэр минь шөнө нэгчтэй өдөр надтай учирсаар л. Би түүндээ бараг дурлжээ. Бурхан минь, эгчийн минь оронд өөр хүүхэн түүнтэй учирдаг байсан бол би ямар ч аргаар хамаагүй түүнийг өөрийн болгох байлаа. Одоо ингэж балиг гэхээр тэдний шөнийн ажлыг би төвчлгүй сонсож тэгээд л түүнийг мартаж түүнээс холдож чадхааргүй болж хувирсан. Өөрөө өөртөө хичнээн тулалдавч түүнтэй унтаж дуусаад дахиад л түүнийг хүснэ. Тэр минь ч мөн адил намайг үргэлж л хүснэ. Сургууль төгсөх ойрцоор намайг томоохон компани хөдөөдөх салбар компанид ажиллуулахаар зөвшөөрлөө. Гэрээсээ хол явж тэднийг тайван орхих маш сайхан боломж гэж би бодно. Гэсэн ч сүүлийн удаа өдөлтийн жаргал идлээд түүнээс илүү намайг жаргах эрийг хайхаар зориг шулуутсан юм. Намайг явахад тэр эгчтэй хамт ирээд хүргэн ахын ёсоор зарим зөвлөгөөг тэр дундаа сайн залуу тааруул заавал тоодог юм шүү гэсэн захиасыг хавчуулж амжаад хизээж мартагдахааргүй тэрч өнсөж үлээ. Хэдийгээр би эгчийнхээ төлөө түүнээс явж чадсан ч дотоод хүний хизээч дийлж түүнээс өөр эрийг шохорхон харж хүлээн зөвшөөрөх болоо гэдгээ хэлж мэдэхгүй л юм да. Гэсэн ч тэдэл жаргалтай хэвээрээ байгаасай. Эгчийн жаргалыг хулгайлсан намайг Бурхан өршөөг.